сайн байцгаана уу бүхэн зэхсэлж болгон гэрчлэн цагаараа дахиад удаж байна. Гэрчлэн эхлэх өмнө Бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлийн үг болон хурмны сатаныг ясима. Амен. За бид энэ удаад итгэгч хүн зөвхөрлөлгүйгээр Бурхныг үннийг хайх эрхтэй юмаа гэж гэрчлэн хуваалцахад бэлэн болсон байна. За бидэнд маш олон асуулт ирж байгаа маа. Энд бол хариулт өгөх зорилгоор энэ удаад гэрчлээ. Ийм асуулт ирж байна л да. Хүн итгэгч болоод сүм чуулганд хамрагдаж эхэлсэн байдаг тийм. Тэгээд тэр сүмээсээ би гарахгүй байх ёстой юм уу? Энд би болохгүй байна штэ. Би гарч болохгүй юм уу? Гарч болох юм уу гэдэг асуултыг бол бидэнд маш олноор нь тавьж байгаа учраас хувь хүн нэг бүрт хариулж амжихгүй байгаа учраас энэ гэрчлэлээр дамжуулан танд хариултыг өгөхийг хүсэж байна. Тэгэхээр итгэгч хүн одоо нэг л сүмд хамрагдах ёстой юм уу? Үннийг хайгаад өөрөө явах эрхтэй юм уу? Боломжтой юм уу гэдэг дээр хариулт өгцгөө тий. За миний хувьд болохоор нөгөө яалч нөгөө сүнсээр эхлээд сүнсээр төрөөд тэгээд маш олон одоо мэдээж ингээд нөгөө баг балчуур хахад нөгөө ярьж байгаа юм үнэл гэж хүлээж аваад ингээд яваал гэсэн. Тэгэл эрен хайгаал ингээд яваад байх тусам цаанаас нөгөө энэ нөгөө сүнслэг цангаас өгчөж штэ. Итгэж хүн тэгэл нөгөө Бурхныг хайх тэр хайлтаасаа болоод яалтчгүй тэгэл аль нь зөв юм бол аль нь үний юм бол яг Бурхан хаана байна гэд хайж явснаасаа болж өөр сүм рүү өөр одоо нэг өмнөнийг одоо хэлж байгаа илчилтийн үгтэй тэгээ өмнө үг хаана байна тэрийг хайснаасаа болоод одоо чи юм тэнүүгээр явлаа одоо сүмээс олж болохгүй одоо тэгээд нөгөө сүнслэг завхааралд орчно гэж маш их юм хориг тэр тавилтанд явж ирсэн. Гэсэн ч миний дотор байгаа сүнс нэг юм хайгаад байгааг би өөрөө мэдрээд өөрийн мэдлэргүй удирдуулж явсаар агаад бүхэнсний хүсэл чуулганда ирсэн. Нэглэр явсаар агаад маш их удаан хугацааг алдсан тийм шүү дээ 10. Тэгэхээр яг сая миний тавьсан асуултаас таньэр тулжсэн байх нь шүү дээ. Тийм яг сүм солж болохгүй гэдэг та хүлээсэн бас байсан хэрэггүй. Байсан. Ердөөсөө итгэгч хүн яг анх ирсэн одоо энэ сүмдээ л одоо байх ёстой. Эсвэл одоо хоёр тохиолдолд сүмээсээ эсвэл мөнхөө ус руу явна эсвэл нүүсэн тохиолдолд одоо тэр сүмээсээ явах ёстой. Явсан одоо болно гэж зөвшөөрж байгаа тий. Энэ маш аимшигтай тий. Шашин бүр ингэж хайрцаглуулдаг биш хүнийг тий. Тэгэхээр нөгөө эзэн надад нэг яг энэ юун дээр нэг илчлэлт өгчээсэн байхгүй юу? Юу вэ гэдгсэн чинь хүнс худалдаж авахта би махуудынхаа тижээлийг худалдаж авахта би номинг сонгох уу те ийм мартыг сонгох уу би хаанаас би эрүүл зөв хүнсээ жимс юмаа би шим тижээлтэй хүнсээ сонгож авах вэ гэд хүнсээ худалдаж авахта дэлгүүрээ сонгоод худалдаж авж штэ хүнсээ хараад ингээд сонгоод авж штэ үүнтэй ижилхэн бид нар сүнсний хоолыг идчихэж байгаа штэ сүнсний хоол гэдэг чинь бид нар яг л махан биетэй ижилхэн тэрсэн шим тижээлтэй тэгэхээр нөгөө ягаад зөвхөн энэ газраас л хоолоо ид. Тэр хоол нь мууцсан ч байсан хамаагүй, ялзарсан, хуучирсан, худлаа тий өөрийн чинь биеийг өвтгөх байсан ч хамаагүй чи зөвхөн энээс л идэв шүү гэд яагаад ингэ хайрцаглаад байгаа юм бэ гэдэг яг тийм илчлэлт Бурханаас ирж исэн. Тэгээд яг тийм байна. Бид нар махан биеийнхээ хоолыг дэлгүүр сонгож тий хүнсээ ингэж сонгож дуусах хугацааг нь харж авдаг мөртлөө яагаад бид нэр сүнсний хоол тижэл болсон эзний амьд үгийг сонгож авахдаа яагаад бид нэр өөрснөө энд яг зөв эрүүл эзний үг байна уу гэж ингэж хайж бид нэр эзэн шалгаад намайг хайл гэсэн штэ намайг хайсан нэгэнд олдно гэсэн штэ тэгэхээр яагаад ингэж сонгох шаардлагагүйгээр бид нэрийг ингэ хайрцалсан байд юм бэ тий тэгэхээр эн чинь буцаагаад нөгөө нэг энд л байх ёстой гэсэн нэг шашинлаг зүйл нь энд бас илхий явагдаж байна тийм байна. Ариун сүнсийг хайрцалж шít. Бурхныг одоо ингээд ийм л байх ёстой гэж хүний дүрм журам руу оруулаад тэгэл хараал дотор хүлчиж байгаа байхгүй. Тэгэх ёстой, ингэх ёстой. Тийм энэ олон асуултуудаас мэдээж би уцаар холбогдсон бас нэлээдтэй. Тэгэнгүүт би үнэхээр болохгүй байна. Би явмаар байна гэж. Тэгсэн хэрнээ явж болохгүй гэж миний удирдагч намайг хэлсэн юм аа. Энэ дээр та нар тайлбар өгөөч гэж байгаа байхгүй. Тэр бол явах бүрэн эрхтэй маа. Бид бол яваад ирсэн юм аа, хайгаад ирсэн юм аа. Яг надад судалж чинь бидэн дээр бас тулгарч ирсэн юм аа гэд хариулсан л та. Тэр өнөөдөр ч гэсэн дахиад Библийн үгээр өшөө тэгвэл баталж хэлвэл
яг Библийн үг гэдэг чинь маш өргөн хүрээнд эхнээсээ дуустал нь яг ингээд хоорондоо хилтэй холбоотой байдаг шүү дээ Бурхны үг чинь. Тэгэхэд ингээд яг нэг үгийг барингуудаа тэрэн дээр ингээд хүлээд байгаа хгүй хүмүүсийг. Бурхны үг ингээд өргөн ингээд хоорондоо холбоотой үнэхээр гайхамшигтай эхлэл номноос эхэлсэн ичлэл ном хүртэл хоорондоо холбоотой байдаг шүү дээ. Гэтэл энэ өргөн утгаар нь харахгүй яг нэг үгэн дээр хүмүүсийг хүлж байгаа хгүй. Тэр үгэн дээр ийм байх ёстой гэдэг ингээд яг харанхуй байдал дотор үлэх юм бол тэр чинь өөрөө Бурхны зүйл биш болчихж байгаа. Одоо жишээлбэл Библиэлд байна шүү дээ. Ахлагч залуусаа та нар ахлагчтай захирагдаа. Энэ үг зөв үг. Гэхдээ тэр ахлагч хүн яг Бурханаас ахлагч хүний дээр хэн байдаг вэ гэхээр Бурхны хүч ажиллаж гин үү эсвэл тэр ертөнцийн хүч ажиллаад байна уу тий? Бурхны холимог хүч ажиллаад байна уу? ертөнцтэй холбогдсон байна уу? Тэгэхээр зэрэг яг Бурхны цэвэр сүнс, ариун сүнсний тэр үг цэвэр гарч байгаа тохиолдолд ерөөсөө эхлэл ном, ичлэл ном хоёр хооронд холбогдсон. Түүнээс өөгээ сохроор ахлагч нартай захираад гэсэн үг ерөөсөө байгаагүй байгаа байхгүй. Тэгсэн чинь яаж явсан бэ гэхээр яг урдны туршлага харах юм бол яг л энэ ахлагчтай захирах тустай, пасторудаа захирах тустай. Одоо эндээс ингээл захирахгүй байх юм бол хараалт чинь ийм айцын сүнсэнд бүлэгдсэн байсан байхгүй миний. Тэгэл дараа нь ингээл нүд нээгдээд ирж байгаа байхгүй. Тэгээ ямар ч Бурхны амлалт хэрэгжихгүй, Бурхны хүч ажиллахгүй. Одоо энэ Библийн юу дээр байгаа шүү дээ. ертөнц бүтээгдснээс хойш Ором номын 1-ээс 20-аас эхлээд ертөнц бүтээгдснээс хойш түүний үл үзэгдэх чанарууд мөнх хүч ба бурханлаг чанар нь бүтээгдсэн зүйлсээр нь дамжиж ойлгогдож илэрхий хагдаж байгаа тул тэдэнд шалтгаан байхгүй гэж байгаа байхгүй. Гэтэл тэр шалтгаан байхгүй гэдэг үг хүнд хэлэгдсэн гэхээр надад хэлэгдэж байгаа байхгүй. Тэгсэн чинь яг бурханлаг тэр нөгөө үл үзэгдэх чанар тэр хүч нь ажиллаж гин үү манаас өмнө тэр. За тэгэнгүүтээ одоо яг амьдрал дээр материалын зүйл дээр тэр Бурхны гайхамшигт амлалтууд хэрэгжиж гин үү? Айл нь ингээд явдаггүй байхгүй юу? За маш удаа явсан ч гэсэн нөгөө гайхамшигт амлалт байхгүй. Амлалт хэрэгжээгүй яагаад гэвэл яа тэр би гинтэй юм бэ нөө? Би Бурхны үгэнд дуулуургүй байна гэж. Гүүш ариун сүнс энэ хугацаанд чи айл дээр цэвэрлээд ариусгаад бүх амлалт руу оруулж явах хэрэгтэй цаг хугацаа байхгүй 20 жил гэдэг чинь. Бурхны хүч тэр эдгэрэл тэр чөлөөлөлт тэр Бурхны нөгөө хүч ажиллаад байгаа шүү дээ. Үгийнхэн дагуу гайхамшигтай хүч нь ажиллаад цэвэрлээд угаагаад бохроос нь цэвэрлээд толбгүй болгоод үрчлээсгүй болгоод өргөд хүч тэр мэрэгэн ухаан ойлголт гэдэг зүйл чинь шал ондоогоор ажиллаад яг нөгөө ханхууд байснаа мэдээд гэрэл рүү гарах ёстойгоо гэд эзэн ингээд гар гэж байгаа байхгүй юу? Сүмээсээ гар гэж өөрөө ингэж ариун сүмсээр хэлсэн байдаг. Одоо ичлэл ном дээр байгаа шүү дээ. Миний ахлын та нар тэр юм нүглүүдэд орцдоо гамшгуудад өртөхгүй бол гараг туун гэж хэлсэн баг чи энэ буруу ээ шүү. Тэгтээ би айгаад байна гэд нэг сүм дотор яваад байгаа байхгүй би. Тэгээд яг гар гэд бүр ингээд хүчтэй илчлэлт ирсэн учраас би шууд тушаал дагаад гарсан. Тэгээд гарсан. Тэгээд би хаана очих вэ гэсэн. Тэгээ яг гайхамшигтай Бурхны хүч ажиллаж байгаа газрыг голдгол байгаа байхгүй. Амен. Хайсан учраас тийм. Тэгэхээр ялсан. Амен халелуя. Хүмүүс ер нь Библийн үгэнд итгэж, Библиэр шүүж бас мэдхгүй байгаа даа тийм. Аа. Одоо яг хэллээ ш татмагч. Нэг үгийг барьчаад байдаг. Тийм. Гэтэл нөгөө талд нь хай, оолон, тоогш гэдэг ингээд тийм шүү дээ. Миний нэрийг барьсан хуурамч талтагчид олоороо ирнэ л гэсэн. Тийм. Тэгээд Иохан ном дээр байгаа шүү дээ. Үгийг минь сонсоод захиагүйч би түүнийг шүүхгүй гэж байгаа байхгүй юу? Тэгээ шүүх. За одоо би ингээд шүүхдэггүй явж байгаа дараа нь эцсийн шүүлтэд очивол яах юм бэ? Хамгийн аимшигтай зүйл чинь тэр байгаа байхгүй. Тэгэнгүүт цааш нь хэлсэн байхгүй юу эцэг. Хэлсэн үг минь эцсийн өдөрт түүн чамайг шүнээл гэж байгаа байхгүй юу? Тэгээд би эцсийн өдөр хүртэл ингээд сохор харанхууд явж байгаа эцсийн өдөр эзний өмнө очиод эзэн намайг тавьчихсан шүү дээ. Ахуулж авахгүй шүү дээ. Тэг гаднах харанхууд аягдаад шүдэ хавирах байхгүй юу? Тэгэхээс өмнө хүн хайгаад шүүгээд гэхдээ юугаар шүүгөө Бурхны үгээр миний үг шүнээл гэдээ эзэн угаасаа хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр итгэгч хүмүүст өгсөн нэг сайхан эрхчлөө, нэг сайхан гайхамшигтай мэрэгэн ухаан биш. Амен. Тий. Эзний үгээр шүүн. Тэгээ нөгөө Бурхан биднийг Есүс загалмаа дээр цовдлоод тэр загалмаа нь солилцоогоор дамжуулан биднийг өргөө болгоцсон байхгүй юу? Өртөө байхад өргөө болгоцсон байхгүй юу? Биднийг гэмтэй байхад гэмээс чөлөөлсөн. Хүн болгон энийг мэднэ. Мөнх амийг өгцөн. Тэгтэл яадгүй гэхээр монголчуудын нэг зүйл нь энэ надад тусалсан би намайг ингээд төөрж явхад
энэ пастор, энэ хүн, энэ сүм чуулган намайг аварсан. Би одоо насан туршдаа л би эндээ байх ёстой гэсэн юм өөрөө өрөөсгөл бодол, оюун бодолтой нэг тийм цайд суулгаж хаяад тэр хүн яажсэн ч тэгээ тэр сүм чуулган буруу байсан ч би энд өртөө гэсэн өр гэдэг нэг зүйл би ачийг хариулах ёстой гэдэг нэг манай монголчууд нэг тэр зүйл дотроо энэ өрөөсгөл бодол, оюун санаагийн цайз дотор хүлэгдээд тэр газар чинь яаж хүлэгдээд ямар ч эрх чөлөөгөө буцаад нөгөө бүр эрх чөлөөгүй байдал руугаа буцаад их орчиж байгаа байхгүй. Тэгэхээр бурхан тэгсэн штэ. Тэр хүмүүсээр дамжуулна. Таныг аварсан бурхан сайн учраас таныг аварсан. Гэхдээ тэр хүмүүс авраагүй байхгүй. Тэр пастор ч юм уу, тэр цуглаан, тэр сайн хүн авраагүй. Тэр хүнийг тухайн үед таныг аврахын тулд таны үхээс чинь өмнө те бид нар эзний дотор бидний төлөвлөгөө бүгд байдаг. Эзний дотор бидний яаж явах бүх зүйлээ төлөвлөгөө байгаа шүү дээ. Аврал эзний галт байгаа. Тийм моторт байгаа. Тийм учраас тэр хүнээр дамжуулан ариун сүнс бидэн дээр сайн мэдээг хүргээд бид аврагдсан. Эзэн дээр ирсэн. Эзэн дээр ирсэн бол одоо бид улам илүү сайныг, үннийг, зүвийг илүү яагаад гэвэл хайгаа гэлцээ. Бид нэр хайгаад гэвэл энэ сүмч болонд ирсэн. Одоо би болчлоо штэ гэж суухгүй байгаа штэ. Баян бид нэр хайгаад байгаа хгүй. Тэгтэл хайгаад эзэн дээр ирсэн сүмч чуулган маань үнэхээр тэр газар үнэн байхгүй, худал байхгүй. Та үнэхээр тэр худал зүйлээс чөлөөлөгдөж чадахгүй байгаа, өөрийгөө ялж чадахгүй байгаа, оюун санаандаа байгаа тэр өрөөсгөл үзэл, бодол, оюун санаандаа тавьсан хуурамч зүйлүүдийг хин нэг дахин шүтэх тэр зүйлүүдээсээ гарч чадахгүй, айцаасаа хүлэгдсэн тэр зүйлээсээ салж чадахгүй байгаа бол та эрэх чөлөөнд дууссан эзнийг хайх хэрэгтэй байхгүй. Хаана эзэн байна, тэнд эрэх чөлөө байна гэж хэлсэн шүү дээ. Ягаад буцаагаад бүр хэцүү байдалд явж байгаад эзэн дээр ирээ сайхан болгосон чинь нөгөөд чи явж бүр илүү намайг шигдүүлээд байгаа хгүй. Бүр гарахын аргагүй намайг шигдүүлээд өөрснөө бүр айц энээс явчвал ингэ чинь мууч гэсэн энэ пастор маань энэ ахлагч маань энэ сүм чуулган маань буруу зүйл хийжсэн ч гэсэн намайг хаварсан шүү дээ гэл одоо тэрнийхээ нөгөө нэг хаан харамжийг тэрнийхээ өрөөг төлөхгүй л тэндээ байгаад байдаг. Төлөх гэж байсараа л нэг өдөр бурхан таныг аваа явахад тэнд очиж шүүгдэг өдөр яах вэ гэдэг бас нэг асуудал ирнэ шүү дээ. Одоо нэг хүмүүс аягүй их асуудаг байгаа шүү дээ. Тэнгууд тэр хүмүүсийн зүгээс маш их хайцтай байгаа учраас асууж шүү дээ. Яг тэр хүмүүс өөрсдөө чөлөөтэй оюун нэгчлсэн их чөлөөтэй сонголтоо хийж чадахгүй байгаа байхгүй. Гэтэ ингэ бодоод үзсэн бурхан бидэнд айцын сүнсийг бас харин хүч хайр ба бие захирахын сүнсийг өгсөн гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр хүн айгаад байна гэдэг чинь энэ бурханаас биш байгаа заас. Тэ? Ягаад бурхан айцыг өгөөгүй гэдгээ тэр хүн яагаад айгаад байгаа юм бол? Айгаад байна, ичээд байна гэдэг чинь сонирн байгаа сте. Тэгвэл Паул одоо энэ дэр хэлж байгаа байхгүй юу? Филиппо номон дээр Филиппо 3:12-оос эхлээд Паул би хэдийн олж авсан да эсвэл хэдийн төгс болчихсондоо бос харин Христ Есүс намайг өөрийн болгож авсан учраас би ч үүнийг өөрийн болгож авахын төлөө урагшилдаг. Ах トゥ нараа би үүнийг өөрийн болгосон гэж бодохгүй байна. Харин хийдэг ганц юм маань ардхаа мартаж урдах зүйлс рүү тэмүүлж Христ Есүс дотор гэж байгаа шүү. Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө барай урагшилдаг жаахгүй. Гэтэ энэ дэр Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн. Тэрнээс пастор ахлагч нарын хин нэгний сүмийн дуудсан дуудлага барай өд биш байгаа байхгүй тий. Тэгснэ Паул өөрөө бүр ингэж хэлж байгаа. Ах トゥ нараа намайг дуурайгчд бай. Та нарт үзүүлсэн жишээгээр минь явдаг хүмүүсийг ажиглаж шít. Миний явсан жишээгээр яваа. Тунгт олон итгэгч нар өнөөдөр яахаа мэдгүй Паул яаж явсан шиг явах хэрэгтэй байгаа байхгүй. Тийм үстэй. Паул юу хийсэн тэрийг хийх хэрэгтэй. Дээрэс нь миний та нарт үргэлж ярьж байсан олон хүн одоо Христийн загалмай дайснууд мэт явдаг гэж би уйлан байж хэлж байна. Паулийн үед Христийн загалмай дайснууд байсан биш. Дундаасаа итгэгчд дундаасаа эзэн итгэж хэлсэн. Тэгэхээр тэр айл 2000 жилийн өмнө Паул төрсэн юм отоод эцэг төгсгөлийн цаг үе ирэхэд бүр амар болно гэж хэлсэн. Бүр илүү байх боломжтой байхгүй тий. Бид нар бурхныг ирэн хайж байгаа штэ. Яг тэр тохиолдолд чөтгөрийн зүйлүүд ажиллаж байхад бид нар тэр зүйлээс зоригтой гарч ирэх хэрэгтэй байхгүй. Яг бол хүн айцаасаа болоод бурхны өгж байгаа бурхныг дагж байгаа юу чөтгөрийг дагж байгаа гэдэг хин маш сайн бодох хэрэгтэй. Бурхныг дагж байгаа бол чөтгөрийн тэр зүйлүүдээс зоригтой гарч иржээж бурхны юм руу орно. Хэрвээ орохгүй байгаад чөтгөрийнхөө зүйлээс гарч ирж чадахгүй байх юм бол хүн яаж бурхны юм руу орох юм? Орч чадахгүй штэ.
Хүний өөрийнх нь бас шийдвэр өгнө. Тэгээд тэнд нь аврал байхгүй. Аврал байхгүй. Чөтгөрөд аврал өгнө гэсэн юм уу? Үгүй ээ. Тэгэхээр өөрийнхөө одоо нөгөө бас ийм асуулт ирж байгаа нь маш олон итгэгч нар үнийг хайж эхэлж байна тий. Маш олон итгэгч нар үнийг хайгаад эхэлсэн учраас ийм асуулт ярьж байна. Тэгээггүй байсан бол хүмүүс энэ асуултыг тавихгүй байсан байгаа байхгүй. Яг бол энэ олон жилийн хугацаанд амьдрал дээр нь тэр өөрчлөлтүүд гараагүй. Хэрвээ өмнөхөр тэр зааж исэн цөм чуулган зөв байсан бол аль хэдийн 30 жилийн хугацаа өөрчлөлт гарчаар үр жимс гарах хугацаа биш штэ. Одоо гарахаас өнгөрсөн байгаа байхгүй. Яг тэгвэл 30 жилийн хугацаанд гараагүй штэ. Тэгвэл одоо гинт гарна гэж байх уу? Тэгэхээр нөгөө итгэгчид бол нөгөө бурхны дагалдагч болж л яг жинхэнэ одоо бурхны жинхэнэ хүсэл одоо үнэн бол бурхны жинхэнэ одоо сүм чуулган бол хүмүүсийг ирсэн хүмүүсийг бурхны дагалдагч болгож бэлдэж өөрчилж яг өөрсдийг нь өөрсдөд яг ингээ бурхантай уулзуулж бурхан руу хандуулж байгаа байхгүй. Тэгээд өөр одоо ингээд газрууд бол нөгөө өөрсдөнтэйгээ холбоод сүмтэйгээ уяад байгаа байхгүй. Тэгэхээр яг жинхэнэ бурхан байгаа газар бол бурханы Есүс Христийн дагалдагч болж байгаа. Тэгвэл хэн нэгэн пастрын хонь бид нар биш байхгүй. Тийм учраас та нар миний хонь дэдэг өөр ингээд сүм өөр хүмүүс аваад байна гэж тэр хүний юм махан биеийн төвшөнд ингээд тэмцэлдээд байгаа байхгүй. Тийм учраас нөгөө ер нь бол сүм дотор тий хуурамч одоо үгс ороод ирсэн гэдгийг Иремья номон дээр хэлж байна л да 7:4 дээр энэ бол эзний сүм хайл эзний сүм гэж хуурамч үгэнд бүү итэг гэж маш их ингэж нөгөө хуучин гэрэн дээр хүртэл эзний сүм энэ бол эзний сүмээс бити яв хэрвээ явах юм бол та нар шийтгүүлнэ одоо нөгөө шинж тэмдгэр нь тань гэдэг байгаа шүү дээ хуурамч биш үзүүлгийг ягаад гэвэл тэр чинь нөгөө айдас өгдөг эргэлзээ айдас өгж байгаа байхгүй айцаар ердөөс өгдөг та нараа анх ирсэн сүмдэл явахгүй энэ газараас явах юм бол та нар бурхнаар шийтгүүлнэ бурхан болвол үнэхээр хэний ч эсрэг биш бурхан хүмүүсийг ингээл шийтгээл байдаг биш харин бурхан өөрийнх нь хүмүүсийг олноор нь те буруу тийшээ дагуулсан тэр төөрөлцөн удирдагчтай бол хатуу тооцоо хийн штэ. Тийм учраас яг эзний сүм юугаар ялгаж байгаа нь үл Исая 6 дээр байдаг штэ. Исая яг бурхантай уулзсан оршихуй мэдэгдэн. Эзний оршихуй өмнө үнэхээр нүрээрээ газар унаад те дуудагчийн дуунаар босгоны суурь жичирсэн. Тэгээд сүм утаагаар дүүрс байлаа гэж эзний оршихуйгаар дүүрээд эзний оршихуй дотор хүн өөрийгөө яг ингээд олж хараад би нүгэлтэй, би гимтэй, би бузар уруултай хүн гэж Исая гимсэн штэ. Одоо энэ дээр болохоор ингээд эзний цог жавхлан харсан хүн эзний өмнө үнэхээр эзний ариун байдал, эзний гайхалтай тэр ариун байдлаар алдрын өмнө бууж өгж би нүгэлтэй хүн нүгэлд намайг уучлаач би бузар уруултай хүмүүсийн дунд би амьдардаг учраас намайг цэвэрлээч тэгээд хямсаагаар нөгөө тэнгэр элчин нар Исаягийн уруулд ингэж амийг нь цэвэрлээд тэгээд эзэн үнэхээр тэр дуулахыг нь бодтойгоор өгж байгаа штэ. Тэгэхээр яг эзний сүм дотор бол 10, 20, 30 жил явах биш цаг хугацаа тэгж алдахгүй. Үнэхээр 2 жилийн дотор эзэн байдаг эзний алдар эзний ариун байдал байдаг газар бол 2 жилийн дотор хүн дуудлага аваад байх яг хувь тайлан дээрээ боломжтой юм аа тийм ээ. Олон жилийн хугацаанд дэлхийд даяар маш олон итгэгч нар байна шүү дээ. Зөв сүм чуулганаар явж байгаа бурхны төлөө зоригтой зогсож байгаа маш олон хүмүүс байгаа байхгүй. Тэр чинь яагаад бодтой учраас л тийм зүйл болж байгаа. Тэр зүйл нь өнөөдөр харагдахгүй байгаа учраас хүмүүс гарангуут итгэлгүй ш нэг бодлоо те айдас байна. Ягаад гэвэл үнэхээр би ингээд эндээс гарчвал бурхны хамгаалалт байхгүй болчих юм шиг те. Бурхан намайг хамгаалахгүй юм шиг сэтгэлд төрж байгаа. Яг бол тийм айцыг өгөөд байна. Дээрэс нь бурхан үнэхээр үгэндээ тэгж хэлээд тэр үгэн дээр нь итгээд та тэр шийдвэрийг гаргаад явах үед хичнээн асуудал бэрхшээлтэй байсан ч бурхан зайлшгүй хамгаалж эц төгсгөл нь хамгийн сайнаар байх болно. Яг бол бурхан сайн бурхан те. Бүх зүйлийг хамгийн сайнаар хийж байгаа. Маш олон хүмүүс гарч болохгүйг айлгадаг гэсэн шүү дээ. Тэгвэл тэд юу хийж байгаа хэрэг тэдний төгсгөл нь сүрэл, тэдний бурхан нь ходоод гэж байгаа юм. Тэд гутамшиг зүйлсээр сайрхаж газрын ямыг сэтгэдэг. Хүн үнэхээр одоо тэр асуулт асууж байгаа хүмүүст бид нар хандаж хэлж байгаа. Яг л та үнэхээр сонсож байгаа номлоо сонсооч ээ. Тэ? Тэр үнэхээр бурхнаас байна уу? Эсвэл тэр хүмүүс зүгээр өөрсдөө ходоодны төлөө би пастор хийж байгаа бол мөнгө төгрөг хэрэгтэй байгаа. Бид хүмүүс явчвал бид нар 11 гүргэлгүй болчонтоо гэсэн хандлагатай байна уу?
Тэр үнэхээр ярьж байгаа зүйл нь бурхнаас өгсөн гайхалтай илчлэлт байна уу? Таныг өөрчилж гин үү? Эсвэл зүгээр газрын ямиг тэд нар сэтгээд байгаа юм шиг үстэй. Тий? Бурхнаас биш бол газрынх, хүнийх, чөтгөрийнх. Тий? Угаасаа газар дээр чөтгөрөд л амьдэрдэг. Тэгээд энд юу Хороо номын 1:20 дээр бичсэн 21 дээр тэд бурхныг мэдсэн атлаа бурхан гэж алдаршуулсан ч үгүй түүнд талархал өргөсөн ч үгүй тэд бодол санаандаа хоосорч ухруугүй зүрх нь харанхуй болж нэг харанхуй юмны тухай яриад байгаа сте. Тэгээ яасан бэ гэхээр зэрэг яг нөгөө ингэж байгаа байхгүй яг нэгэ бүхний хүч ажиллаа үнэхээр гоё ингээд үнээр амжилт нь ирээ цэвэрлээ тэгээ бүхэн үнэхээр хүчтэйгээр ажиллаад одоо ирээл цэвэр үгийн номлоод яг цэвэр үнэхээр гэрэл дотор байгаа ингээд сонсоход хүн асар хурдан өөрчлөгдөж чинь гэж амгаа ярьж ш. Тэгээ би бол жил жоохон гаргадаа болж чинь тэгэхэд бол миний амьдралд асар их өөрчлөлт гарч байгаа. Асар их өөрчлөлт хизээж гарч байгаагүй үнэхээр гайхамшигтай өөрчлөлт гараад тэгэнгүүт өмнө нь яаж исэн бэ гэхээр ийм зүйл гайхамшигтай зүйл батхгүй яг бурхан ингээд бурхантай хандаад ашгараад гойж байгаа үе нэг юм эзнээс хариулт ирдэг. Үе хаяа ярьдаг гэсэн. Тэгэнгүүт одоо яаж юм гэхээр эзний өрөөл эзний үнэхээр гайхамшигтай тэр амлсан библиэр гарсан бүхэл хүч ажиллаад ингээд үнэхээр бурхан байдаг гэдэг харуулсан байхгүй юу. Тэгэнгүүт яг энэ дэр урд нь харанхуй байсан байхгүй. Гурван зүрх нь харанхуй бодол санаанд хоосорсон гэж байгаа юм. Тэгэхээр урд нь ямар байсан гэхээр яагаад ийм зүйл болохгүй байна гэдэг нь харанхуй дотор гайхаад яваадсан байгаа байхгүй юу. Тэгэнгүүт зарим хүмүүсийн хувьд болохоор нөгөө тэр бурхны гайхамшиг хүч чадлыг огт амсаагүй мэдээгүй байдаг учраас бурхныг алдаршуулахгүй яг бурхан үнэхээр алдаршиж байгаа тэр үнэхээр гайхамшиг бурхан үнэхээр гайхамшигтай хүчтэй үнэхээр сайн бурхан эдгээдэг бурхан үнэхээр цэвэрлдэг бурхан ариутгадаг бурхан зөв замаар хөтэлдэг энэ бүхнийг ингээд яг амсаж мэдрээгүй явсан хүмүүс нь тийм зүйлийг харангуйтаа айж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт энэ зүйлийг огт мэдхгүй угаас ажилтгүй сүм дотор байхад дахиад тэр хүмүүсийг ингээд тэргээр нь болж авахгүй та нар одоо энэ бурхны гайхамшиг болж байгаа юм. Үй энэ ч амар зүйл шүү. Би очаараа муу шүү. Энэ болоод ингээд үнэхээр харанхуй дотор явж байгаа юм айгүй тодорхой шинж тэмдгийг эзэвгээрээ хэлсэн байгаа байхгүй юу. Та нар харанхуй дотор явж шүү. Тэгээд өөрсдөө тэгсэрний мэрэгэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд гэж байгаа байхгүй юу. Тэгээд бурхныг үнэхээр мэдгүй хүн чинь өөрөө мэрэгэнгээл бодоод явж байгаа байхгүй юу. Тэгээд бурхан бүр хэлсэн байж та нар мунхаг болсон байх шүү. Ойлгоорой. Үгийн дагуу шүүгээрэй гэдэг байгаа байхгүй юу. Тэгэнгүүт 23 дугаар ишлэлээр нь үйл муудагч бурхны алдрыг мууддаг хүн шувууд өргөнгөл дамжид тэгээд мүлгөвчтэй адил дүрээр сольжээ. За тэгэнгүүт бурхны хүч ажиллахгүй бурхны дээр үнэхээр агуу байдал мэдгэдэггүй бурхны тэр зөвхт байдал дотор алхуулахгүй ингээд ертөнцийн дотор холимог дотор яваа юм шиг гэснээ зөвхт болцсон ч байгаа юм шиг юм холимог юм дотор яваад тахаар хүн яадгүй гэхээр бурхны тэр гайхамшигтай алдрыг нь өөр зүйлээр сатаад эхэлж байгаа байхгүй юу. Сайн ядмагч ингэж ажиллаж штэ нөгөө хүй тийш очиж болохгүй шүү. Сүм рүү өөр сольж болохгүй шүү гэдэг. Энд нэг хоёр юм гарч штэ. Нэг талд нь хайгаад нэр явахгүй болохгүй гэждэг нэг юм байна. Явахгүй гэж хэлснээрээ тэр хүний бурхнаас авах хэвээр өрөөлийг хааж байгаа хүн бас ямар аимшигтай ажил хийж байгаагаа харах нэг юм хоёр юм харагдаж штэ тий. Тэгэхээр итгэгчид үнэхээр аимшигтай хүлээсэн төрөл айцт байгаа нь бол мэдчихэж байгаа. Би итгэмээр байна. Би үнэхээр санхүүгээ маш их дарамтанд дөр ширтээ. Би айгүй олон жил явж байна. Зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Би үннийг хайж үнэхээр бурхан байдаг бол яагаад Библиэл дээр бичигдсэн ерөөл миний амьдрал дээр харагдахгүй байгаа юм бэ? Би одоо яах вэ гэдэг хашгираад ярьж байгаа байхгүй юу? Бурхны сүмийн үд хаалга танд нээлттэй та энэ сүм чуулган яадаг вэ гэхээр бурхантай таныг холбох гэж байж байгаамаа. Бид нар бурханд үйлчилж байж байгаамаа. Та бурхны өрөөлийг авах эрхтэй нэгэн штэ гэж хэлж урамшуул зоригжуулахаар ингээд шийдвэр гаргаад хөдөлж эхэлж байгаа байхгүй юу. Тэр өнөөдрийн гэрчлэлч гэсэндээ бас таныг урамшуулж та айхсгүй маа та өөрийнхөө аим аврал одоогийн болон ирээдүйн амьдралынхаа мөнх амьдралгаа төлөө та өөрөө шийдвэрийг хэвээр маа. Энэ чинь бол айц ерөөс огт бурхнаас биш юм аа. Та идэх хэрэгцээтэй бол та би идэгмээр байна. Идэх хэрэгцээтэй хаана идгэж байгаа газар ингээд хайгаад та алхам хийх хэвээр. Түүнээс биш та хэн нэгний үгэнд ороод би болох юм уу болохгүй мүү гэд ингээл асуугаал ингээд байх биш юм аа. Энэ айц хүлээс чи өнөөдөр тасарч нуран унах тухай гэж. Ердөөс шашин бол хүнээс айгаа айц өгдөг. Бид нар нөгөө монголчууд нөгөө олон жилийн нөгөө будын шашнаараа явсан болохоор
танаа нэг айдаг их мэдлэг хүнээс андаа нэг хин нэг хүнээс заавал айх ёстой юм шиг айжээж мөнгөнд нь орох ёстой юм шиг тийм их татвар яваад ирсэн. Тэр суурин дээрээ Христийг бариад авцсан. Тэнгүүд л тэр чинь нөгөө хадан дээр биш эзэн дээр барьсан байшин болчиход байгаа байхгүй. Хүн харахад эзнийг магтаад байдаг, эзэнд хүндэтгэл өргөөд байдаг тэр чуулган. А гэхдээ суурин юу вэ гэдэг эзний өмнө л харагдаж байгаа. Бурхан биднийг дуудлага гэж өгч штэ. Тэнгуут бурхан өөрөө дуудсан дуудлага чинь бурханы эрх мэдлэр хийгдэж байгаа штэ. А тэрнээс бол теологийн эрх мэдлэр бурхан эрх мэдлийг өгнө гэсэн юм байхгүй штэ. Теологоор дуудагдсан нь бурханы дуудлага гэсэн юм бас байхгүй байгаа штэ. Тэнгуут одоо сүм чуулганы тэр хүмүүс яаж тэрийг шалах вэ? Би яаж мэдэх вэ? Би бурханы өрөөлөг авмаар байна штэ. Гэтэ би ингэ мэдэхгүй байна, олж харж чадахгүй байна. Тэнгуут таны үнэхээр сонсож байгаа тэр сүм чуулганы тэр пастор ахлагч хүн яг үнэхээр бурханаас дуудагдсан уу те? Тэр хүн дээр үнэхээр яг бурханы тослогоо урсаж байна уу? Тослогоог маш их яриад байгаа шүү дээ Библиэлд. Тэгвэл тэр зүйл зайлшгүй байх ёстой учраас энэ зүйлийг ярьж байгаа. Тэр байхгүй байсан бол тэгээд Библи судлаараа яваа ч юм уу те хуучин гэрээгээ уншаад явж болно гэдэг юмыг бурхан хэлэх байсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр яагаад олон хүмүүс зарим нь пастор болоо зарим пастор болдгоо юм те? Давид хүртэл хаанаар дуудагдахад өөр олон хүн байж болох байсан шүү дээ. Саулыг хүртэл бурхан тэр олон хүмүүст дуудаж гаргаж ирж байгаа сте. Тэр чинь дуудлага байгаа байхгүй. Тослогоо. Тэгжээж тэр газар бурхан өөрөө тэр хүнийг үнэхээр дуудсан бол тэр газар өөрөө ажиллаад тэр газар нь үр жимсээр дүүрэх хэрэгтэй байхгүй. Дүүр нь амьдрал нь өөрчлөг. Таны хүсэт хайгаад байгаа тэр үр жимс тэр сайхан амьдрал чинь тэр явж байгаа сүм чуулганаас харагдах хэрэгтэй байхгүй. Таны амьдрал дээр байх ёстой. Тэгвэл энэ дэр юу гараад ирэхэр үнэхээр тэр явж байгаа хүн чинь бурханаар дуудагдсан хүн үү гэдгийг таар. Биш бол тэр хүн заах ирэхгүй байхгүй юу? Өөрийн хүслээр эсвэл хин нэгний хүнээр удирдуулсан юм байгаа байхгүй юу? Сургууль төгсөөд нөгөө нэг Симон те бурхны ажлыг мөнгөөр хөдөлж авна гэж шээ. Тэгвэл тэр хүмүүс яах нь вэ? Би теологийн сургууль сураад төгсөөд би пастор болсон. Тэр хүн мөнгөөр тэр хүн бурхны эрх мэдлийг хөдөлж авч байгаа байхгүй юу? Тэр газар бурхан ажиллахгүй. Тэр хүн юу гэхээр үүргийн аймаач. Зүгээр бурханы үгийг ярьж байгаа боловч жинхэнэ бурханаар тослогдсон. Бурханы илгээсэн хүн биш. Та ингэж үнэхээр тэр хүнийг харж тийм зүйл байгаа та зоригтойгоор тэнд гарах хэрэгтэй. Энэ бурханаас биш юм байж тийм. Хичнээн айлгсан үгүй гэд бат зогсох хэрэгтэй байхгүй. Дээрс яа тэгвэл тэр хүнд бурхан эрхийн өгөөг байхад тэр хүн ярих ирэхгүй гэж штэ. Тийм үстэй. Яг өөрөө өгөхгүй байх. Тийм өөрөө өгөө. Тэнгууд хүний оюун санаагаар явж байгаа. Тэгвэл яагаад тэр сүм чуулганд явж байгаа хүн тэр сүм чуулганы харьяалтай бежиж пастраасаа Библийн дагуу зүйлүүдийг асуух ёсгүй гэж. Яагаад шаардах ёсгүй гэж. Өнөөдөр миний амьдрал дээр эдгэр чөлөөлт хэрэгтэй байна. Надад тэр зүйл хэрэгтэй байна. Учир нь би энэ зүйлийн төлөө сүм дээр ирсэн. Яагаад тэрийг надад өгөхгүй байгаа юм бэ гэж шаардах эрхийг нь яагаад хаагаад байна вэ? Үнсэн хэрэгсэн. Эхлэж болоод эренгүүд л эхлээд яг эдгэр чөлөөлт хэрэгтэй байгаа байхгүй. Тэгжээж хүн яг бурхны амийг гэрлийг одоо бурхны яг үнднийг хайрыг дамжуулдаг сог болгож байгаа байхгүй юу? Эдгэрчээ чөлөөлөж хуучин юмнасаа салж ээж одоо эмнэлгээр ярих юм бол одоо би энд чуулганд ирсний дараа яг тэр ховчлсан ойлголт ирчээс тавсан л да. Эмнэлгээр ярих юм бол одоо бид нар Христийн бие бид нар чинь нөгөө сүнсний хавдар тусцсан юм байна. Хорт хавдар. Тэнгүүд тэр хорт хавдрыг чинь яг хорт хавдар эмчилдэг тэр хавдрын эмнэлэгт нь очиж зохих эмчилгээг нь авж ээж сайн онцлуулж тэрийг эдгэрч гарч ирнэ үстэй. Яг л тийм байхгүй. Сүнслэг хавдар туссан олон итгэгчид ирж эдгэрч байна. Онцлогоогоо үгээр авч ийн үнэн үгээр жинхэнэ үгээр онцлуулж онцлуулж байна. Тэрийг бол газар зүйн юмтай холбож яриад ийм байна. Тэгээ эзний одоо тэр хахуу зүйлсийн хажуудад юу ч биш л дээ мэдээж. Тэгэхээр чи эзний гэрэл дусаа тэр нөгөө скандж штэ тий. Тэгээд ингээд зүрхний гүнд нуугцсан байгаа тэр эдээ бээр тэр гашуун үндэс тэр бүх зүйлийг ингэж нэгээр нь сугалж авч штэ. Тэр чи үйл явц. Тэгэхээр итгэгчдийн сорилтыг давахгүй байгаа шалтгаан өөрөөсөө хулцгаар айдастай байна. Өөрөөсөө зориггүй байна. Үннийг хамгаалж чадахгүй байна. Эзний үннийг мэдсээр ээжж авчаад тэгээ хулцгнаад хүмүүстэй үнэхээр нэр хүндгүү олчихно хүмүүс авчигдана гэж айгаад яваад гэж байгаа байхгүй. Ямар нэгэн пастор одоо гаж теологийн сургаалт итгэж. Тийм. Тэгэнгүүт л нөгөө заалгацсан нөгөө
хүлээгээд авсан бүх үнэхээр ойлголтоороо нөгөө хүмүүс нь нөгөө чихийг нь гижигдсэн нөгөө өөрт нь таатай юм сэтгэлийг нь үнэхээр хөөргсөн юм тэр төвшөнд ярьсан тэр зүйлдээ дасал олцсон учраас тэр зүйл рүүгээ эргээ буцаад явж байгаа байхгүй юу? Харин тийм пастор ахлагч нар уул нь бол тийм тэр зүйлийг өгөхийн тулд тэнд газар томилдог болгож байгаа гол зорилго шүү дээ. Яг л бурхан эдгээдэг, бурхан сайн гэж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг өөртөө ярьдаг айгуу сонио. Тэгсэн хэрнээ тэрийг өгч чаддгүй. Тийм. Тэгэхээр нөгөө хүмүүс нь бурхан сайн, бурхан эдгээд юм. Бурхан бидний амьдралыг сайн болгох юм. Яг үүнд бол итгэвч биш ч гэсэн ертөнцийн итгэвч биш хүмүүс хүртэл бурхан сайн гэдгийг мэддэг байхгүй. Гичнээх асуудал толгоронгод хин гэдэг мэдгүй ямар ч хэсэн бурхан мэнэ гэж гуйдаг. Тэгэхээр байгаа бурхан сайн. Бурхан байгаа бурхан сайн. Тэгвэл бурхан сайн байна, бурхан эдгээд юм, бурхан тусалдаг мэн гэдгийг яг үүнд бүгд мэдж байгаа байхгүй. Тийм учраас сүмч болгонд ирж байна. Тэгвэл ирээд тэр зүйлийг авахыг хүсэж байгаад өгч чадахгүй шүү дээ. Яагаад өгч чадахгүй юм бол ямар шалтгаанаас тэгвэл өөрхөн байхгүй учраас тэд нар юу хэлдэг вэхээр одоо эдгэр чөлөөл байхгүй гэж хэлж байгаа. Яагаад гэвэл өгч чадахгүй юм а зүгээр байхгүй болгочвол тэдний хувьд илүү амар байгаа байхгүй. Байхгүй юм өгч чадахгүй шүү дээ. Өөрөө аваагүй шүү дээ. Одоо тэгэхээр яг наадхан дээр чинь байхгүй гэдэг ганцхан үгээр хааж болж байна гэж байна. Энэ нь юу вэ гэхээр ариун сүнсний ажлыг, ариун сүнсний хийж байгаа ажлыг үгүйсгэх маш том үг болоод ирж байгаа шүү дээ. Гэтэл ариун сүнс одоо ажилласаар байна. Одоо эдлээд юм байна. Одоо чөлөөлдөг юм байна. Гарцаагүй сүм чуулганыхын итгэгчид өрөөгддөг юм байна. Энэ нэг том ёроолууд энэ ганцхан үгээр хаагдж байгаа. Ямар харамсалтай вэ те. Гэхдээ бид энэнийг ийм биш юмаа гэдэг танд одоо урмыг, хүчийг, зоргийг бүхэн төлөө өнөөдөр гэрчилж байна. Үнэхээр ариун сүнс ажилласаар та биднийг эдгэж чөлөөлөх боломжтой цаг хугацаанд бид нар байна. Бүр сэрээсэ гэж уриалж итгэж итгэлийн хандуусаа. Есүс тэгээд бид нар надаас илүү агуу зүйлийг хийнэ гэсэн үг яах юм? Тийм. Агуу захирамж өгсөн шүү дээ өөрсдөө. За агуу захирамжийг нэг уншиж тийм. Матай 28:18-аас 20 дээр хэлж байгаа. Есүс өгж ирээд тэдэнд тэнгэр газар дахь бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс та нар яв. Бүх үндэстнийг дагалдуулах тун. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ. Та нар тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийн тулд тэдэнд за харах тун үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдаа өгж байгаа. Тэгээ эзэн бидэнтэй хамт байвал эзний хийж исэн ажлуудыг хийн штэ. Эзэн чөтгөрүүдийг зайлуулсан, өвчнийг эдгээсэн. Үнэхээр хүнийхээ боломжгүй байсан бүх зүйлийг эзэн бий болгосон штэ. Нөгөө хуулийг одоо хуулийн дор байсан фарисеучуудын хийж чадахгүй байсан. Үнэхээр зүйлийг хийгээд өрөнгөл фарисеучудаас дээр атаархал нь хүрээд шашнаас нь чинь атаархлын сүнс чинь алуурчин сүнс нь хөдлөөд Есүсийг барьж алаа үсттэй. Тийм үстэй. Одоо таны хэлсэн дээрээс хоёр зүйл гарч байгаа байхгүй. Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Есүс надад өгсөн гэж байгаа байхгүй. Есүс эрх мэдлийг атгах жаавал Есүс өөрөө тэр эрх мэдлийг хэн нэгэнд өгөхөөс нэш тэр эрх мэдлийг хэн ч авах хэрэггүй байгаа байхгүй. Бүр ингээ Библийн үгээр батлагдчих. Тэсний парасачуудыг юу гэдэг вүлээ? Өөртөө ч орохгүй, өрөөлийг ч оруулдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо хүмүүс ингээ хараад ангууд итгэгч нар яг тийм байгаа байхгүй. Тэр хүмүүс нь тэр чөлөөл байхгүй. Хуучин гэрээ чинь аль хэдийн болоод өнгөрсөн зүйл. Би теологийн сургууль сурж байсан. Тэгэхэд хуучин гэрээ аль хэдийн болоод өнгөрсөн түүхэн зүйл гэж ярьж байгаа байхгүй юу? Тухайн үед би тийм байл гэж ойлгосон. Гэхдээ одоо хуучин гэрээ чинь бодиттой юм байл гэдгийг мэдчихэж байгаа. Яагаад байсан фарисеучуд өөртөө орохгүй өрөөлөгч оруулахгүй байгаа бодиттой жишээг би өнөөдөр харж байна. Яг бол тэр хүн намайг үзчихсэн тэр сүмч чуулганы пастор өөрөө орж байгаад би хараагүй би ч орж чадахгүй байгаа даа шүү дээ. Энд чинь миний амьдралдаар болж байгаа бодиттой жишээ. Нэг надтай адилхан олон ийм хүмүүс байгаа даахгүй. Тийм. Дааман хаалган дээр суучаад тэгээ дааман хаалган дээр өөртөө ч орохгүй бусдыг ч оруулахгүй сууж байгаа байхгүй юу? Тийм. Ам байхгүй, аврал байхгүй, гэрэл байхгүй. Тэгчээд яг хүнийхаараа маш их хичээж байгаа. Оюуны сэтгэлийн төвшөнд маш их хичээж сүм чуулганд руу ертөнц орсон гэдэг нь сэтгэл зүй маш их орсон. Сэтгэл зүйн төвшөнд л хүмүүсийг халамжлал байдаг. Тэр чин сэтгэл бол сэтгэлдээ хүний сэтгэл зүйн хурамч штэ. Тэ? Ялдч үйлчлэн бурхан ч үйлчлдэг гэж ярьсан штэ. Тийм л шүү дээ. Хоосрлын бузар байх ёсгүй газараа байхыг та нар харах юм бол тэр газараас цухтаа гэж хэлсэн штэ. Тийм. Тэгвэл өнөөдөр хоосрлын бузар гэж юу вэ те? Ариун сүнс байхгүй штэ. Тэнд бурхан байхгүй бол тэр газар хоосон мэт. Тэгвэл тэр газар хоосон байвал бурхан зүхтаа гэж хэлсэн. Хоосон газараас та юу авах юм? Бурхан байхгүй газараас юу авах юм? За тэ өөрийнхөө амьдралыг хичээл зүтгэлээ гоё сайхан амьдарч болно. Гэхдээ эцсүүлд нь танд аврал байхгүй. Тэр газар зүхтаа гэж бурхан өөрөө хэлсэн учраас харин та зүхтаахгүй явж игэл яг үндэ энд
хэн ч хариуцлага хүлээхгүй. Өөрөө та зөвхөн өөрөө л та хариуцлага хүлээнэ. Яагаад гэвэл та өөрийнхөө аврал амийн төлөө явах ёстой нь таны бас үүрэг байгаа байхгүй юу? Сүм чуулганаас шалгаа, эдгэр чөлөөлтөг би өгсөн гэдэг юм бурхан өөрөө хэлсэн. Бүр хоосрлын бузрыг та нар зүхтаа гэж хэлсэн биз дээ. Тий. Гэх хэлсэн биз. Тэгвэл зүхтаахгүй сууж байгаа нь хэний буруу? Бурхан юу гэдүүлээ? Миний үгийг сонссон биш, миний үгийг өвөлдөг чинь Тэнгэрийн хаанчлалд орно гэж. Хүн асууж, лавлаж, ирж хайх бүрэн эрхтэй. Тэгжээж энэ өөрөө бурханы бидэнд өгж байгаа эрх чөлөө. Эрх чөлөө. Эрх чөлөөний хууль болох гэдэг бурхан гэсэн шүү дээ. Библийг хэлж байгаа эрх чөлөөний хууль. Тэгвэл та эрх чөлөөгөө байвал та аль хууль, аль хаанчлалд бас хамаарагдаад байна. Тийм? Гэдгээ бас өөрийгөө шалгачаа тий. Амен. Тэгээ яг жинхэнэ ам та яг ингээд жинхэнэ бурхныг дагж байгаа, бурхны хаанчил бидний дотор байна. Бурхны хаанчил энэ газар байгаагийн одоо тэр шалгаж байгаа, одоо харагдж байгаа зүйл нь бол та зөвхт болж гэнэ үү? Зөв зүйл рүү улам илүү тэмүүлж гэнэ үү? Таны дотор сүнсний баяр хөөр байна уу? Таны дотор үнэхээр амар амгалан, амар тайван байна уу гэдгээр харагдана штэ. Амьдрал дээр шууд харагдах. Тэгээ нэг оюун бодол суусан хуурамч цайзууд чинь нурж гин үү? Одоо жишээлбэл хуурамч цайз гэхээр ингэж байна шүү дээ. Эдгэрэл чөлөөлт байхгүй, тэ өгсөн амилж чадахгүй гэдэг итгэхгүй байгаа бол бурхан үгэнд тэгвэл үгэнд итгэдэг үстэй. Нүд үзээгүй, чих сонсоогүй хүний санаанд оромгүй зүйлийг би өөрийнх нь харилдаг хүмүүс бэлдсэн гэж бурхан хэлсэн шүү. Хүн болгон энийг уншаад энэ үгэнд итгэж байгаа шүү. Тэгвэл яагаад энэ үгээ буцаагаад эсэргүүцээд байгаа юм те? Им байх ёсгүй штэ гэд те. Тэнгүүд нөгөө итгэл чинь ямар байна вэ? Буцаагаад энийг ангууд энд үгэндээ итгэхгүй байна. Тэгсэн мөртлөө уншаад байдаг үгэндээ итгэхгүй байна. Хүлээж авсан үг нь Библиэд нийцэж гин үү? Нийцэж гин үү те? Тэр үр шалгах. Толгойн оюуныхаа нөгөө мэдлэгийн үгийг зүрх сэтгэлээр эсэргүүцээд байгаа байхгүй. Зөрчилдөд тийм шүү дээ. Тэгэхээр чи үг сүнс хоёр нэгдэх ёстой байтал те эсэргүүцээд байгаа байхгүй. Тэгэхээр яг түрүүний хэлдгээр яг та шалгах хэрэгтэй. Та тийг шалга гэсэн. Та өөрөө юугаар шалгах юм те? Хүний үгээр тэгвэл үгүй. Тэ хүний үгээр биш. Хүний үгээр хин нэгэн ахлагч пастор хин нэг итгэжтэй үгээр биш. Зөвхөн бурхны үгийг уншаад шалга. Өнөөдөр миний тавьж байгаа асуулт зөв үү? Өнөөдөр миний явж байгаа газар миний сонголт зөв үү гэдгээ зөвхөн бурхны үгээр шалга гэсэн шин. За тэгвэл 5 жил гэж нэг яриа гарсан. Нэг хүн 5 жил хүмүүс яваал сүмээсээ ингээ бууж өгөөл сүмээсээ яваад байна. Хүн 5 жил бурхныг хайгаад тэр газар нь бурхан байхгүй бол хүн хангалттай явдаг байхгүй итгэгч монголчууд тий. Тэр яагаад тэгвэл тэр хүн 5 жил тэр чуулганд байгаад өөрчлөгдөөгүй. Хангалттай үнэхээр айн байгаа, үнэн байгаа, жинхэнэ бурхан байгаа газар бол 5 жил бүр 5 жил битгийгэл жилийн дотор тэр хүн яваад үзэхэд бүх юм тий зүгээр л оронгоороо бүх юм эргэх байхгүй. Тэр хүний амьдрал бүх зүйл өөрчлөгдөн. Дотроосоо хүн ерөөл гэдэг чинь эхлээд би дотроосоо шин тулан болж, шин амийг авч, би өөрөө өөрчлөгдөж, эзэнтэйгээ уулзч, дахин төржээж, ариун сүнсийг аавж, үнэхээр ариун сүнсийг гээд сүнсээ сайн таньжээж, миний сүнс энд байна, сэтгэл энд байна. Би өөрөө энд байна гэдэг өөртөө бүрэн дүүрэн уулзаж, бурхантайгаа уулзчих, тэр хүний хувь тавилан, тэр хүний амьдрал өөрчлөгдөж байгаа байхгүй. Ерөөл гэхээр та сүм чуулганд ирэхдээ таны зүрхний шунал, эд материал, гадна талын өрөөгдөх гээд үнэхээр анх ирсэн тэр таны зорилго чи юу вэ гэдгээ бас шалгаараа. Шунлын сэтлэр ирчээд тэр хүмүүстэйгээ тэр чуулганд байгаа хүмүүстэйгээ шунлынхаа эрх ашигынхаа буруу сүнсээр холбогдчиход тэр газараасаа та явахгүй байгаа юм биш үстэй. Та өөрөө өөрийгөө шалгаарай гэж үзсэн. За бас нэг асуултыг итгэгчтэй хэлгээж байгаа шүү дээ. За итгэгч хүн зөвхөлтгүйгээр үннийг, бурхныг хайх эрхтэй юм аа гэдэг өнөөдрийн гэрчлийн гол агуулга санаа бол ерөнхийдөө гарлаа. Эцэст нь товчхон нэмж хэлэх зүйл байвал сүлийн хармаг үлдээж байна. Матай 7:21 дээр хэлсэн мэн те. Намайг эзэн минь гисэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үйлдэгч нь л орно. Тэр өдөр надад олноороо эзэн минь бид таны нэрээр иш үзүүлж, таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшиг үйлдэж байсан босуу гэх болно. Тэгэхдээ би тэдэнд би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар надаас зайл гэж хэлнэ гэсэн. Тэгэхээр өнөөдөр эзэн минь гэж хайж байгаа зүйл маань яг үнэн байна уу гэдгийг л шалгаараа гэдгийг бас хэлмээр энэ үгнээс шалгаараа гэдгийг. Энэ дээр эзний үгийг бас хэлмээр юм байна. Илчилт номын 11:19 дээр болохоор Тэнгэрдэг бурхны сүм нээгдсэн байв гэж байгаа байхгүй. Жинхэнэ бурхны чуулган дээр Тэнгэр нээгдсэн байдаг. Тэнгэр нээлттэй байдаг. Яг бурхны 3 дахь тэнгэр.
Түүний гэрээний аавдар сүм дотор нь харагдаг гэдэг чинь гэрээний аавдар чинь ердөөсөө энэ эзний үг өөрөө байгаа байхгүй юу? Эзний үг гэрээний аавдар дотор эзний үг. Тэгээ гэрээний аавдар болох сүмийн эндэр дээрээс үнэн үг, цэвэр үг тунхаглагдж гэнэ үү гэдгээ шалтгаалж сонсож байгаа итгэгч нарын хувь тавилан амьдрал өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Тэгвэл Илчилт 15:8 дээр болохоор Бурхны алдараас болон түүний хүчнээс гарах утаагаар сүм дүүрүүг нь сүм эзний алдар цогж авлан тэр эзний тэмдэг тэр илэрхийлэл тэр амьд бурхан гэд яриад байгаа юм бол шашин биш штэ бурхан тий амьд гээд байгаа юм бол бурхны яг бодит байдал тэр хүмүүсийн дотроос тэр бурхан яаж тулаан хийж гэн зөвхөр болон бурхан хоорондох тулаан тэр хүмүүсийн дотор яаж илэрхийлэгж гэн тэр бүх тэмдэг тэр гайхамшигуд нь харагддаг байгаа байхгүй юу. Тэм учраас эзэн үнэхээр эзний чуулган болвол яг л гайхамшиг тэр тэмдгүүд үгээ баталж гарч илэрч харагддээ баа гэдгийг л хэлмээр. Матай 21:14-өөс одоо ингэж сүмд байхад нь түүн дээр хараагүй доглон хүмүүс ирэхэд тэр тэднийг эдгэж гэж байгаа. Харин ахлах тахилчид хуулийн багш нар түүний үйлсэн гайхамшиг зүйлсийг болон сүм дотор Давидын хүү Хозана гэж хашгиралдах хүүхдүүдийг хараад ихэд зэвүүцэн түүнд та эдний юу хэлж буйг сонсож байна уу гэхэд Есүс тийм ээ хүүхдүүд нялхсан аманд та өөртөө магтаалыг бэлдсэн гэснийг та нар огт уншаагүй юм уу гэж гів гэж байгаа байхгүй. Энд чинь өөртөөх нь уншсан юмыг л эргүүлээд Есүс дандаа ярьдаг байсан. Тэгэхээр энэ нөгөө яг Бурхны хаанчлал яг хүүхдүүд шиг зүрх сэтгэлтэй хүүхчиг хүмүүс өгдөн гэж хэлсэн байгаа тийм. Тэгэхээр яг энэ чинь сүнсээр илчлэгддэг Бурхны үг бол сүнсээр илчлэгддэг гэдгийг бас харуулж байгаа байхгүй. Тийм. Өөртөөх нь уйлсан зүйлийг эргүүлээд яг хуужин гэрээгээр Есүс ярьдаг гэсэн хуулийн багш шүү дээ. За энэ хүрээд өнөөдрийн гэрчлэлийг төгсөж болж байгаа юм тийм ээ. Дараагийн гэрчлэлээр уулзлаа. Түр баяртай.